10 дугаар өрөө үзүүлж байна. 1990-ад он. Бав өнгөрсөн зунаас Сүхбаатар аймгийн Мөнхаан суманд клубын эрхлэгчээр ажиллах болсон. Миний өмнө ажиллаж байсан Дамдангой ажлаас гарах өргөдөл өгсөн юм гэсэн. Тэгээд яах вэ? Эхэндээ бүх юм болж бүтчихлээ байсан. Би багтаа энэ суманд байсан болохоор эргэн дасгаад амар байлаа. Гэтэл нэг өдөр Дамдангой намайг гэртээ дуудаж нийгэм задалд суунгаа энхүү ярьж билээ. Чи миний ажлаас гинт гарах болсон шалтгааныг мэдэхгүй. Нэг удаа би сумынханда бүтэн сайных нь киног үзүүлчихэд хүмүүс тарсны дараа өөрийнхөө аж ахуйтэй заалны сандлыг загаас нь эхлээд хурааж явлаа. Гэтэл нөгөө загаар нь сандал хомж явсан аж ахуй маань ихэд айсан шинжтэй гүгээд ирдэг юм байна. Би яасныг нь асуудал. Тэр баруун урд харанхуй болонд нэг хүн нааш хард зогсоод амар инээгээд байна гэлээ. Би мэл гайхсан ч ачига улам айлахгүй санаатай чангаар "Хөөе, тэр болон зогсоод байгаа хүн гараарай. Кино дууссан шүү" гэж хашгирсан. Гэтэл ямар ч юм алга. Тэгэхээр н тэр болон руу чиглэн очлоо. Нэрэ хүн энийхэн сонстооч байх шиг нилээн дөхөж очиод "Хөөе, хүн байна уугүй юу?" Гэтэл гинт тэр болонгаа салхи шиг юм хөдөлж намайг дайран гараад заалны хаалга хүчтэй савгадаад явчихсан. Энэ үед миний бие зарс хийгээд нэг л хүү дөөргөд явчихсан. Тэгээд ачаа дагуулад сандал хагас дутуу орхиод гарлаа. Гаднах төмөр хаалгаа цойжлох үед дотор хэн нэгэн хүн зэвүүн инээхэн сонсогдоод байсан. Дэрнээс хойш би олон дахин тийм юмтай таарсан. Бөөр сүулдэ дээр харанхуй болонд гэрэл шиг масаад байдаг болчихсон. Миний бие жаажмаар муудаад нүдний хараа хүртэл юм аргаа байсан. Тэгээд би сумын засаг дараагад өргөдөл бичиж гарах тухайн хэлсэн чинь харин зөвшөөрсөн л дөө. Би гэхдээ энэ бүхнийг түүнд ирээгүй. Зүгээр л гарах бодолтой байна гэж бичиж өгсөн юм. Ингэж ярив. Би энэ бүхэнд нэг л итгэж өгөхгүй өнгөрч билээ. Энэ ярианаас хойш сар шахан болов. 7 хоногийн сүүлж бүтэн сайн өдөр болгон кино үзүүлээд байлаа. Нэг өдөр киногоо үзүүлж байтал гэрэл тасарч эхлэв. Сумын төвд дээзлэр гэрэл астдаг тул тасархан их байдаг юм. Бэж гайхсангүй гараад хардал клубээс бус газар сумын зэцэрлэг загиргаа гэдэл бараг богд гэрэлтэй байв. Манай клубын цахилгааны удас тасарчихсан бололтой гэж бодоод цахилгааны өрөөгөөр ортол тэнд нэг хүн хэвдэж байсан. Би зог тусч нилээн ажиглтал харанхууд сайн мэдэгдсэнгүй. Хүн байгаа ч юм шиг. Байхгүй ч юм шиг санагдаад ухаар нь жаахан айгаад ухарч гараад Сүхэ гэдэг ахыг дагуулад орсон. Сүхэ ах уугийн хинэггүй айдгүйгээрээ надаас төрүүлж ороод нөгөө хүний байсан газар очиод доошо тонгойн нэг юм тэмтэрж гарав. Тэгснээ намайг дагуулж хол очиод би сая тэмтэрч байсан чинь гарт нэг муухай ширэн үстэй бондгор юм баригдсан. Нэг юмны толгой юм болов гэж бодоод үзүүг нь тэмдэрч үзтэл гинт гарт юу ч өрөгдөхгүй болчихсон. Лааны гэрэлд Сүхэ ахын хоёр гарыг харсан чинь цэл хөх болчихсон. Учиргүй хүүтэн болсон байлаа. Тэр цэл хүүтэн гараа дулаа цуулах гэж үрж байснаа. Ахих нь би нэг л эвгүй болчихлоо гэж хэлж амжилгүй ухаан алдчихдаг юм байна. Бүх хүмүүс гараад явчихсан байсан учраас том биетэй Сүхэ ахыг би яаж чадлагүй зогсч байтал заалны гэрэл цэлсгийн аслаа. Бэж дотроо баярлан Сүхэ ахыг босгох гээд дээрээс нь тонгоогоо тарсан чинь түүний нүүр ам нь амар мөрөйчихсэн. Царай нь нэг л биш өөр хүн их шиг болчихсон. Хамаг бие нь салган жичрээд байв. Царай нэг л биш өөр хүн их шиг болчихсон. Хамаг бие нь салган жичрээд байв. Тэгснэг нэт өндийгэд босоод ирсэн. Гэхдээ ямар ч ухаан алга. Тэгснэ амар муухай нэгэд над руу хойртоод ирсэн. Ашгүй би хаалган тал зогсож байсан болохоор гараа зүгтааж. Яг яаж гарснаа мэдэхгүй. Нэг мэдхэд гадаа гарчихсан зогсож байсан.
Клубын гэрэл асж унтарч байснаа буудаад шатчих болтой хасгаа байсан. Бид нар чигээрээ гэртээ хараад унтах гэтэл унтаж чадахгүй арай гэж өөр цайлгасан. Тэгээд өглөөний 9 цагт клуб руу ортол Сүхэ ахаа "Яа, долгоо хагарах нэ" гэсээр сандал дээр сууж байсан. Тэр явдлаас хойш би дамдангуйн яранд итгэсэн. Олон жилийн өмнө клубын барилгыг засварлах үеэр нэг залуу бүдүүн гуайлан цохиулаад газар дээрээ нас барсан юм гэдэг. Бодвол түүний сүнсэл хоригдчихсан юм шиг байна лээ. Оюун чимэг 10 жилийн өмнө Баян хонгороос Улаанбаатар хотод шилжин иржээ. Түүнийг анх ирэхэд харж хандах олигтой ах トゥ байхгүй байсан тул дулж түшээд авах хүн олдоогүй байна. Ядаж байхад нөхөр нь ажил төрөлгүй уйдлаа энэ төр гэж нутаг орон руугаа эргэж бодсонгүйсээр нэг л өдөр таг болжээ. 3-3 хүүхэдтэйгээ хүн танихгүй газар хай гэдэн хоцорсон бүсгүй айлын хашаа хийсээр цусны өвчнөр шаналж даржилж хэвдсэн ганц би хөгшний хашаанд буучгаж. Хоёр сайхан хүү төрөөлж үсгсэн ч дэд нь архинд орж үгсэн амьтан мэддэхгүй тагуулснаас насны эцэст өвчнөд баригдан ганцаар хоцорсон хөгшин өвгөн түүнийг наашаа гэсэн болохоос хөөж тууж хаж гэлсэнгүй. Ядарч явах үед нь сэтгэлийн дэм болсон түүнд оюун чимэгч байдгаараа талархан чадлынхаа хэрээр асарч тусалж байжээ. Гэвч өвчтөе хөгшин түүнд удаан гай болсонгүй. Өвлийн хүүд орсон намрын зэврэн өдөр гэв гинтхэн амьсгаа хороосон аж. Ингээ түүний орон гэр хашаа баргал оюун чимгийн өмч болсон байна. Түүнтэй булаазалдаж хил ам хийх хүнж гарч ирсэнгүй. Оюун чимээг хүүхдүүдийн сургийг гаргах санаатай хэрдэл хөөцөлдсөн ч ажиг сураг гарсангүй. Хүний газрыг хайчгаа мэдэхгүй аргаа барж явсан хүнд бэлэн сайхан хашаагаар гарч ирэхэд баярлахгүй хүн байх үлээ. Тиймээс оюун чимээг хувь заяанда итгэж ядан байсан гэж. Ялангуяа эмэгтэй хүн болсон хойно өгшний гэрийн тамилганд их сэтгэл хангалуун байжээ. Мань хөгшин цагта нэлен чамбай хөрөнгөтэй явсан элт эдэлж хэрэглэж байсан юмнууд нь эдэлгээ даахууз чанартай зүйлс байжээ. Тэр дундаа угаалгын машинд нь оюун чимэг эгэл таатай байж. Хамаг ажлыг нь хөнгөвчилж гарыг нь амраах тэрхүү машиныг харах болгонд өөд болоод төдийл удаагүй ганц би хөгшнийг өрөвдөнд дурсж байжээ. Гэвч түүний энэ хөөр баяр удаан үргэлжилсэнгүй. Нэг өдөш оюун чимэг хөөхтүүдэд унтуулчихад угаалгын машин дотроо хэдэн хувцсын эргэлдүүлж суужээ. Гэтэл урамтай нарахгүй төжигнэн угаалга хийж байсан угаалгын машин гэнтхэн тар нархийн дуугараад таг олчихж. Ямар нэг юм салжих уу гэж бодсон бүсгүй босон очиж тагийг нэн хардал угаагдж байсан хувцснууд нь алга болчихсон. Харин талигач өгшний толгой учиргүй эргэлдэх шиг болж харагдсанаа нийл улаан цусаар турах шиг болжээ. Оюун чимэг айсандаа аимшигтайгаар хашгирснаа ч мэдсэнгүй. Том хүн нойрмоглон өндийж "Яасан бэ ээж?" гэхэд сихэ авсан ч хэрхээ мэдэхгүй самгардан зогсож байснаа. "Миний хөө босоод ирдэ. Угаалгын машин болохгүй байх юм. Хоёулаа үзээд хий та." Хүүн дуулууртай гихч босч ирэхэд угаалгын машиныхаа тагийг айжимхэн сөгтөл хүүн доромгор хараннуудаа гэлцүүлэн угаалгын машин руу тонгон харснаа. "Яагаад ч хүл вэ штий? Та салгачихсан юм шүү" гэжээ. Нэрэж угаалгын машин дотор дөрүүжин харагдсан үзээрийн аимшиг төрс байсангүй. Харин хэдэн хувцс нь байж байсан байна. Оюун чимэг юмыг яаж мэдхүү гэж айх үүднээс хувцас угаахаа болон хүүгээ оронд нь хэвдүүлээд өөрөө ч гэсэн орондоо орсон бөгөөд "Яа, зүрх хаагарч төглөө. Би эрүүл саруул ухаантай л байгаа да. Ядагч байсан маргааш эмнэлэг рүү очиж хандаа ихчийн найзад үзүүлээ дээ. Янз бүрийн бодсоор угаад хий юм үздэг болж байгаа юм биш үү?" гэж удсаар унтжээ. Гэвч дөнгөж зөөрмөглөө үгүй юу? Талигач хөгшнийг зөөдлээд
Бас л муухай хашгиран сэрсэн аж. Түүний зүүдэнд хөгшний цовиртайгаар ёолохдоо одмогцсон угаалгын машины шилэн таг бүлдүүсрэн хонгож гэрээр нь дүүрэн хөрөн цус нэлхийн асгарч эглэх үзэгдсэн бөгөөд оюун чимгийг огцсон мөндийн босоод ирэхэд угааж байсан хувцснууд нь гэр дотор шидчихсэн юм шиг хөвөлзөж тэдэн додроос хөгшний толгой гараад ирэх шиг үзэгдэжээ. Тэр ч байдгүй цус нөжөөр огон бөөлжиж би хөрхөдтэй өмч хөрөнгө үлдэх байсан юм. Миний эдэлж хэргэлж байсан эд хогшил хоёр хүүгийн минь юм. Таач надад тийм ховд зохиолтой хөөсөнгүй. Нэг насаараа хураасан хөрөнгө минь болохоор сүнс минь харагдаад болохгүй. Ох минь чамд энэ хөрөнгө гай болно. Миний угаалгын машинаас холвой намайг нутаглуулсан газарт аваач чай. Хэмээн зөнгөтөн тасалдаж өгүүлэх нь яг л бодтой юм шиг аимшигтай сонсогджээ. Талигачийн хий агаард догтон дагалзах дан толгой руу оюун чимэг эгцлэн харах гэж чадахгүй байсаар арай гэж сэрсэн юм санаж. Сэрсэн хойноо хит айснаас үнд ичиж чадсангүй. Дэмээл хүүрүүгээ наалдан жижиг чивдтэл гэрийнх нь гадаа талигач хөгшний бөхшүүл ханиалах сонсогдож улмаар миний хэд хөрөнгө энэ ахынд гай болно. Намайг нутаглуулсан газрын зүг хаяараа гэж хэлэх гэж ирсэн юм. Гэтэл өөрхий охиныг айлгчихлаа. Гэвчлэн өглөн ойлох яс хавдалцсан дуу гарч байжээ. Хайн бүлгүй хөөрхий бүсгүй шүнжин бамбигнэж хоноод маргааш нь хажуу хайлынхаа хүнд галган байж шүний явдлыг ярьдал готов гих гүжирмэгээрээ далигач магсаргоо ирнэх яацгүй хүн байсан юм. Ямар олигтойд хоёр хүүгээ гудамжинд төөж гарах вэ дээ. Өгшинч гэсэн их зовж өнгөрсөн. Өвчтөй хэвдэж байхад нь ховд сумнар угаасангүй гэр орон цэвэрлсэнгүйгээд хаваарныг хашгирч загнадаг байсан юм. Өгшнийг өрөвдсөн ах дүүс нь тэр угаалгын машиныг авч өгсөн юм билээ. Тэр угаалгын машины хүчинд өгшин өвгөн загнуулдаг хэдэн сарж гисэн амар байсан юм байх. Гэхдээ л нэг л өдөр нас уржчихсан да. Цагаан зар болох гээд бовон ажил ундарчихсан байсныг хэлэх үү. Өвгөн нь загнаж бачимдаад яд руу бийтэй өгшин боорц кинг юм угааж угаад цус аравчихсан юм гэнлээ. Жи өвгний хэд хогшилд гар хүрээ тэрэггүй те. Өөрийнх нь талынх нь ах дүүсч тэр эхнэрийнх нь талынх нь ах дүүсч тэр авыг ихгүй байгааг бодоход нэг л өвчрвэ. Ингэсэн байна. Дөөний яриг сонсоод оюун чимэг гэртээ яарвчлан орж хоёр хүүтэйгээ хамжин байж мөнөөх угаалгын машиныг хашаанасаа гаргаад хийчихэж. Уг нь өвгнийг нодоглуулсан газрыг бараадуулъя гэж зансан ч хүч хөрсөнгүй. Ингээд тэр шөндөө айж жижигэн суусаар арай ихэн өглөө болгоод харвал мөнөөх угаалгын машин алга болчихсон байжээ. Мэдээж олз хайсан хэн нэгэн хүн авсан нь ойлгомжтой. Гэхдээ гаргасан даруй алга болсон нь гайхал төрүүлсэн аж. Ханд хөгшний алуурчин хүн жөтгөр болж гинэ. Жөтгөр болчиход орон гэрээ эргэж тойрсоор уугаад хөгшин эхийнхээ толоог зайлгаж гин. Хөөх юм уу ханд чавгандч ёстой үүлтэй хүн юм да. Аль насны үүлийн үр гэхээр ийм байдаг вэ. Даралт нь нэгсч харвалд өгчих гээд эсвэл зүрхэн зогсчих гээд хажуу хавгийнхаа хүмүүсийг айлгаад байсан чинь цаазаар ахуулсан хүүгийнхэн сүнс эргэж тойрч айлгаад байсан байд шүү дээ. Гэсэн үнэн худал нь үл мэдэгдэх явган яриа сумын дөгөөр битүүхэн дарахг болжээ. Аваа усгаагүй бол шаазгаа юунд суух үлээ гэдэг шиг олны яриа төдийл хол зөрсөнгүй. Ханд чуганцын амиа дэвсэж хүн болгосон газар дээрх ганц хөө дөвшин сайхан нь онц ноцтой хүн амны хэрэг үйлдсэн учраас эрүүгийн хуулийн дагуу таслагдан шүүхээс ялын дэд хэмжээ сонссон юм санаж. Давж заалдах шатны шүүхүүдэд хандсан ч түүнд оноосын ялын дэд хэмжээ хэвээр батлагдсаар байсан ажээ. Нэгэнт заазын ял нь бүх шатны шүүхүүдээс хэвээр батлагдсан тохиолдолд ялдан ерөнхийлөгчд хандвал хандаад үгүй бол заазлуулах өдрөө хүлээн сууж байдаг гэдгийг
Хизээний сонсч мэдсэн ханд хөгшин хүүгээ амьд эсийг нь мэдэх гэж чадлаараа хичээсэн чи мөнгө төгрөгийн боломж. Нас өндөр болж дороодсон бие хаанасаа болоод амжилтанд хүрээгүй байна. Хүүгийн ах дүү төрөл төрөсөд цөөтэй байгаа хэдэн ханд хөгшний хэрэгж сөвлж тойлох нь бүхэл өөрсдийгөө яа гэж уусгань тэгсгээд дөвшин сайхныг дурсах хүн алга болжээ. Өөрхий хөгшин ганц ч үдгүй улаан буйлаа бултал зуулан байж. Хүүгээ би одоо хэрн амьд мэд хаа нэг газар явах гэж боддгийг. Хэмээн хаяа нэг орсон гарсан хүнд төдийгүй эхэвчлэн өөртөө өглөн суугуулжээ. Гэтэл нилээд хэдэн сарын дараа уг явдал болжээ. Хөгшний холын хамаатны нэг охин ханд хөгшөнд хань бараа болж хаяа тэднийд хонд юм санж. Нэг шөнө бараа орох гэж байгаа бололтой яндан холхиулсан эксэл гарч ханд хөгшний муу гэрийг өөргөө даваад явуучих нь гэлтэй бөмбөлзүүлж байснаа. Гэнэтхэн намган болоод ганц нэгэн бороо тусагнах айджээ. Дэгдэлж хаалга сэвхийн хонгож. Энэ нэгэн хүн яагарахгүй ороод ирэх шиг болж. Ханд хөгшнийг асарч байсан чимгээ охин гинт "Имээ, энэ юу вэ?" хэмээн уулга алдан орилоод эдийн хэвдэртээ орчихсон байсан хөгшний бүтээлгийг бодсон уулаад авчээ. Ямар ч жалахгүй болсон хатангар бие арайхийн хагас өндийлгэн охины орилж заасан зүгт жавхаагүй болсон онгор нүдэрээ харвал орон шоронд олон сараар хадаж суусан хүүн үүдэнд нь зогсож байх бөгөөд туг хоржмоос нь цус шиг хүрийн шингэн маш ихээр олгоодан асгарч байжээ. Хүүгээ учиргүй ихээр тэврэн үнсжүүлэх хүсэл. Мөн өдөө болтол ганц ч удаа ээлэг зүрхийг нь дэвтэлгүй явсанд гомдсон гоморхол хоёр ханд чавганцын хатангар цээжинд хоёр талаас нь тавьсан төөмөр шиг дэгдэх үед тэр ухаан алдсан аж. Нэг сэрвэл чимгээ охин саахалтынх нь ахмаг насны авгаатай хамт лаасаачихсан. Одоо л нэг ухаан орж байх шиг байна хэмээн шимнэн сууж байжээ. Бэж нэгэд цөөдлөд байна уу та? Эсвэл хийм харж солиороод байна уу? Хүний ам хөнөөж хуулийн дагуу ялаа авсан боловч миний доороос унсан ганц үр шүү дээ. Даачд муу ээжигээ ингэж амьдаар нь хатах гэж өдөр шөнөгүй бодсон юм багт. Ашгүй амьд хүрээнд ирсэн биш үү? Гэж өглөө ханд хөгшин мэгшвэлэн уйлж угаад тасралтгүй бөхшүүлэн ханиахад чимгээ охин бүлээн цай дөхөөлж оожуулаад "Багмагч, түрүү манад яа харахгүй нэг хүн орж ирчээд гараад явчихсан. Гэр харанхуй байсан болохоор би хэн гэдгийг нь сайн таньж чадаагүй. Бас их хайгаад юун тэр хүнийг таних гэж харах мантай." Гэж булгансан бөгөөд хөгшний толгойг барин сууж байсан ахмаг насны авгай чимгээрөө хэлэмхийн "Би энэ тааруу байгаа хүнээ дэргэд олон юм ярих хэрэггүй" хэмээн хоргилжээ. Саахалтын авгай ханд чавганц охин хоёрт хань бараа болж удаан байсны эцэст гэрлэгөө яваад өгчээ. Лааны гэрэл дунаа муудайхан бүүдийсэн гэрт таг аниргүй зэрхийлж ханд хөгшний хаяахан бөгшүүлэн ханиах нууц зэрэг хаях чимээл сонсогдож байлаа. Чимгээ охин нойрондоо дээлдэн намундж байтал өрх хүчтэй балбах чимээ гарын зож хоожээ. Тэр хэвтрээ засан эргэх үедээ ханд хөгшин нусаа татаад байгаа. Эсвэл ойлаад байгаа аль нь үл мэдэгдэх аясаар "Иш миний мөхөө ганц зүр минь" гэж өглөхийг сонсчээ. Өөнийг сонссон охины хамаг биер хүүт даан айн жижирх шиг болж сэмхэн хөндийч хөгшний ор тийш хараажлбал нэгэн үл танихэр ханд хөгшний орны өмнө цааш харан сөөхрөөд суужчихсан эхэл уйлж байгаа бололтой. Мөрөө жижигүүлэн байж. Харин үл танихэрийн уйлах чимээ ердөө сонсогдоогүй байна. Чимгээ дотроо ханд эмээгийн хүн алсан хүн нэрчгч яана намайг алчих үед гэж бодон айсандаа гатгаж гарч гүн олдохын хүслэн давтж байсан чи хүн алсан хүнийг яг адилхан алдаг юм гэсэн.
төвшин сайхан ахыг яагаад алаагүй зүгээр явуулчихсан бол гэж бодож хөвдөжээ. Ингэтэл насны дороотол болж өвчин шаналтай бэрэгдсэн ханд хөгшин үндийг шиг болсон бөгөөд энэ үед түүний саргуу болдлоо турж хорж ирсэн хоёр гар улаан болчихсон байхыг охин анзаарчээ. Тэр сацуу ханд хөгшний өмнө сөхрөн суусан залуугийн хаалдсан толгойн тагц хэсэг нь яг л өрөмжчихсэн юм шиг харалсан том соорхоотой байх нь ажиглагдчихэ. Гэтэл хэн нэгэн араас нь хараад байгааг мэдсэн юм шиг мөнөөхөр үзүүгээ хилжилэхсээр чимгээ охин руу ширмэн харахад дагчин жижирсэн чимгээ төвшин сайхан ах мөн байна. Төвшин сайхан ах гэж хашгираад гэрээс гараад үүчгчээ. Төвнийг уйлж барихсаар орж ирэхэд багам авгаа барин авчээ. Яасан бэ? Юу болсон? Гэж асуувал тэр төвшин сайхан ахын толгойд амар том хар нөхөө байна. Төвшин сайхан ах хан димээг алж байна. Гэх мэтээр хойч гутгаж яриад уйлаад байсан гэж. Сандарсан айл саахалтынхан хан димэгний дороход тэр дөнгөж амьсгаатай хэвдэж байжээ. Маргааш өглөө чимгээ хан димгэн хоёрыг сумын эмнэлэгт аваачин хэвдүүлсэн боловч эмгэн эмнэлэгт одсон тэр шөнөө өөд болсон байна. Харин түүнийг өөд уусны маргааш түүний нэр дээр алманы нэгэн бичиг ирсэн гэх бөгөөд энэч түүнийг уншиж зүрхлээх үгэдэг үлээ. Эл дүүхэн ганц хэрч чимгээ болсон явдлын тухай хожим хүмүүст ярьж өгсөн нь энэ буюу. Ханд хөгшний саахалтынх нь ахмаг насны баг мав ажмун адил хан дугай надад хандаж муу хүү маань хийсэн хэргийнхээ ялыг амссан юм шиг байна. Ойрын 2 хоногоос зүүн жихээр шуугаад л нэг муу юм дуулах гэж ярлаад байсан чинь өчигдөр шөнөөс хойш хүү маань гэртээ орж ирдэг боллоо. Нэг харахад цусыг нь юулж гисэн юм шиг зэвхий цагаа. Нөгөө харахад цус нүжиндөө бүр хольчихсан юм явна гэж амар зүйл яриад байсан. Эхэндээ би ухаан самурж орж хараад л тийм ярьж байгаа байх та гэж бодсон. Гэсэн чи олон давтаад яриад байхаар нь айгаад гараад явчихсан гэж айл годныхонтой өгүүлж байжээ. Ингээд маргаашнаас нь л хан төгшний хүн алсан хөөгийн сүнс эргэж ирсэн тухай яриа тэрхүү нутгаар дамжин дарахсан юм санаж.